Hi guys, hello байна. Өнөөдөр юу дараа гэвэл энэ арталт харагч байгаа. Өвлийн цаг хэсийг та нарт танилцуулъя гэж бодлоо. Солонгос амжилттай болоо бүх солонгос бренднуудын дээдлийн ингээд хувцснаар байгаа. Зарим нь ингэж бэлгээр авсан, зарим нь би өөрөө ингэж авсан. Тийм брендний хувцнууд байгаа байхгүй юу? Тэний бүгдийг ингэж би энэ лупугийг дарах гэж би энэ Hancock захиалсан байхгүй юу? Тин ч амар том юм гэлээ. Жохон манай гэрт зай авах юм шиг гэлээ. Тэгээ бүгдийг харсан чи бүгдээр харунг би харунг дайм туртайсан бэлээ. Ер нь бүгдээр харунг юм байна. Харунг борог жоох орцай. Тэгээ ямар пэдинг зөндөө өмсдөг вэ? Ямар стайлын тэгээ та нар энийг ч хараад та хинээр хөөрхэн гэвэл солонгосоо шууд захиалмаа. Ямар брендийн би бүгдийг ингэж оруулна. Тийм ч эхэллээ. Let's go. Өнөөдөр миний нүр буц ямар вэ? Дотор нь юм сөө жоохон ингэж бодсон. Тэгжаа зүгээр энэ саарл майкн дээр харж ийсэн өмд өмсгөрсөн. Энэ дээр бүх хувц зохионох гэж бодоод. Okay, let's go. Хамгийн нэгтгэх нь бол би хамгийн зөндөө өмсдөг хар зүгээр basic padding. Энэ бол Black Ops брендний padding. Black Ops-ны хувцснаар жоохон амар хөөрхөн 20 насны яг ялцаас жоохон хипээ. Тийм жоохон пүмбис ийм стилтэй. Workout. Тийм доотлолт нь хийдэг юу байдаг ахгүй юу? Болтон. Тэгээ болтоор нь болж энийг жоохон пүмбигээ бөөрхий болгож болно. Тэхгүй яж болно. Тэгээ энэ чинь 2way. Guys 2way гэдэг чи юу мэдгүй. 2way чи энэ zipper шүү дээ тий. Нэг л zipperтэй агуул зүгээр нэг zipper one way гэдэг шүү дээ. 2way бол хоёр талтай zipper яриагаа болоод доотлыг ингэж онгоож болдог ахгүй юу? Хэлсээс тий. Тэгээ стайлинг ингэж доотлыг онгоож монгоогоод ингүүл энэ 2way гэж хэлдэг. Тэгээ би 2way гэдэг миний рейс дээр зөндөө хэлдэг. Тэгээ энэ padding 2way. Би нэг өмсөж жил болж байна. Бурхаастай. Зүгээр ингээд cute. Яг ингийн стил. Яг ингээл сургуультай явах юм уу те? Төр гарахтаа ингээл гармаар. Stylish аастай бас. Okay, next. Энэ бол Honda брендний захиад хараад бол жоохон нэмэх юм шиг харагдаж байгаа бүл амар гоё дулаан хайдаг энэ. Ер нь миний хувцнараас бол padding team бас л жоохон нэмхэндүүлтэй. Honda гэдэг. Би нэг Монгол явхад ч бас өмсөжсэн. Энийг өмнө жилийн өвөл бэлгээр авсан хгүй юу? Энэ брендээс. Надаа бэлгээр өгсөн. Тэгээд энэ амар хөөрх юм байлээ. Энийг өмсөд байгал ер нь ингээл бүх хувцсан дээр зохиод эндээ гоё жэс өмсөн, ёф өмсөн гоё энийг өмсвөл жоохон миний стайл гоё хипэ буюу стайлиш харагдаг ахгүй юу? Тэгээ энийг явж байгаа. Миний рестер амар зөндөө гарсан гэхээсээ энийг нь. Албаар би large size-аар захиалсан ахгүй юу? Тэгээд ингээд харуул ерөндөө юм том дуу. Тэ жэс өмдөн дээр ингэж харуул. Ямар вэ? Энэ ч zipper 2way. Тэгээ энэ point нь юу вэ гэвэл ийм гоё хав харанхтай уртлын зураастай. Зураас нь бас стилтэй байгаа хгүй юу? Тэнд хажуудталаа ийм лого, улаангийн лого ийм pointтэй. Тэгэл тийм. Хөөст. Тэнд хүзүүндээ харуул ийм тавчтай ийм. Тийм тавчлуул бас хөөр харагдаг. Large size тийм дүү пүмбисэн. Тийм карманда бас zipper эд юм байна. Guys. Тийм байна. Нэрэ. Би мэдээгүй байхгүй юу? Энэ уртлын зураас нь шүү дээ. Энэ одоо Honda-гийн гол тул энэ минь зураас нь шүү дээ тий. Энэ орой ингэж болвол энэ гэрэлтдэг гэхүү. Гэрэлтдэг байлээ. Тэр мэдээгүй. Тэр ч амар хөөрхөн point болж байгаа байхгүй юу? Яг энэ зураас нь. Тийм байна. Next. Энэ жигнэс янзин guys. Энэ брэнд бол Bad Blood брэнд. Жохоо стил бүх анхнаас нь ингээд янзын стил аахгүй юу. Баруун талын зүүн талын гартаа ийм байдаг. Бурталтай юм. Нэг өмсөд харуулъя заяа. Энэ зинээс янз юм шиг нөгөө guys. Яг харуул мөртэй заяа энэ. Бас мөртэй. Тэг гар марны pointтэй. Эндээ Bad Blood гэдэг жижигхэн кармантай ийм байна. Одоо жоохон энэ солонгосын padding өмнө жилээс тийм байсан л да. Жоохон юм нарийн ийм стил нээр тренд болж байгаа байхгүй юу? Яг өмнө жил 25 оны өвөл болохоос эхлэхэд ийм нарийн яг Pyongyang padding гэдэг байхгүй юу? Нарийн ийм стилийн padding амар зөндөө зарагтаад хүмүүс амар зөндөө өмсөжсэн. Эрэгтэй эмэгтэй хүмүүс бүгд ингэ зөндөө өмсөж.
Ийм том миний анх өмсөн тэрэн шиг биш. Томыг өмсдөг л дөө. Ер нь тэр нь амар тренд болж байсан. Тэгээ хүмүүс нэг удаа ингэ те нэг хүмүүс ингэж өмсөж эхлэв бүгдээр ингэ дагаад өмсдөө ш. Тэр шиг бүгдээр амар тэр юм. Энд ч ер нь бол тийм тустай л. Ягаад ийм богино ингэж харуул жоохон амар хөөрхөн биш үү? Бис харахад ийм богино зураас нь хөөр харагдаад байгаа байхгүй юу? Жоохон юу хөө cute харагдах байхгүй юу те? Илдүүтэй юм шиг албаар тийм стил биш юм шиг ойлгож байна. Юу яриад байна? Энэ зипрэн 2way дээдлтэн энэ доотлолтод бас байна. Дээдлтэн ч бас яг саний юу шиг энэ ингэж тавьчтай юм байна. Тэгээ энэ гарны point байгаа байхгүй юу? Ийм стил байна. Ямар guys хөөрхөн биш үү? Чинээс янз юм байгаа сте. Тийм бол тавьч биш юм өрлөө зүгээр ийм стилтэй л байгаа байхгүй юу те? Йоо энэ амар хөөрх юм а те? Чинээс амар хөөрх. Эний point нь ч хөөрх юм. Одоо энэ дээр нэг уруулын бодоо хийжтэй байхгүй юу? Wait. Ямар доошоо ингэж байгуул ингэж жоохон би барьж байгаа юм шиг ингэж энэ нь гурвалж нэг доош болчих байгаа байхгүй юу? Аль цаас тийм болоод ингэ бүр турхан харагдаж байна. Ямар чинээс өргөөс. Гарандаас юм товчтой юм байна. Богино болгож болдог. Би бол жоохон богино болгоод үзсэн. Тэг ингэж гарандаа барьж байгаа байхгүй юу? Тэ? Ийм болттой. Тэгээ бүр энийг татвал энэ доотлыг бүр барьдаг би энэ. Тэ, team style. Okay, thank you guys. Дараагийн next. Энэ padding бол Khaki Point гэдэг брендний padding, brown өнгө. Size нь бол энэ pre-size-аар байдаг. Хүмүүсд харуулъя. Ийм жоохон cute стил. Санийхаас бодвол лого нь ингэж жишг ингэж харагдсан. Энэ хөргөн лого нь бас гоё стилтэй байгаа зү тэ. Яг өнгө нь бол бобор өнгө бол биш байгаас харахад. Тийм шүү. Бобор өнгө бол биш. Тэгээ жоохон ингэ бөөрхи стилийн padding юм байна. Cute. Миний харахад бол энэ жоохон cute. Ийм. Ямар хөрхөөс. Энэ дотортой тэр юу байгаа? Guys, энэ тэр боол байгаа дуудлын. Тэгээ боолтын боогод бүр бөөрхи олгож олно. Миний бодлоор энэ бол жоохон бүр бөөрхи болгож чиж хөөрх юм шиг. Одоо нэгч бөөрхи ингээд боолтын чанга олгоог байхгүй. Тийм болоо жоохон зүгээр ийм free size шиг харагчээд, том size шиг. Ийм дүү те. Пүмбицэн жоохон. Тэгээ зипер нь бол зүгээр one way нэг зипертэй байхгүй юу? Доотлын ингэж онгоолох юм байхгүй. Доотлосоо. Тэгээ зүгээр нэг зипертэй. Тэгээ ингэ дээдлээ тавьчих болох юм. Cute. Гой цэвэрхэн, амар хөөрхөн цэвэрхэн. Тэ? Тэг ингэ хүү зүрхлэг дээш олчдаг. Тэгээ тавьчих болоо. Тийм байна. Ерөндөө юм дөө. Хөөрхөн астайгаас. Яг ийм өмдөн дээр хөөр харагч байгаас тэ? Okay, next. Энэ бол Millennium print-ний жакет, brown жакет, size нь M size. Энийг юу хөө Mustang гэдэг те? Mustang жакет байгаа байхгүй юу? Хүмүүсд харуул. Би албаар M size-аар авсан байхгүй юу? Надаа энэ бас бэлгээр өгсөн. Тэгээ өмнө жилийн өвөл бэлгээр өгсөх. Би албаар M size-аар захиалсан. Яг байрсан биш гоё том стилээр өмсмөрөөс байхгүй юу? Хөөрхөн guys. Жигнэсээ би энд амар дуртай. Mustang-ийн бор өнгө нь ингээд гарандаач сайдаг. Тэгээд ийм жоохон томдуу доотлолтон ч ингэж байгаас тий. Хажуу талын энтэн жоохон pointтэй. Ийм зүгээр гоё том стилийн ийм Mustang жакет. Энд 2way ягаахгүй guys. Зифрэн доотлолтон ч сайн, дээдлэлтэн ч ингэж яадаг 2way яадаг. Тэг ингэж хийсэн ч олон л тоо. Миний туртай юм юу вэ гэвэл энийг бүгдийн дэш болгох байхгүй юу? Тэг энтэй ийм жоохон урттуул та амар хөөрхөн биш нэг бол ямар дулаахан guys синэс дулаах ийм хөрхөст. Okay, next. Энэ бол Etosome brand-ний жакет. Etosome ч амар хөөрхөн point болж байгаа хуснаар зөндөө байд юм байлээ. Би энэ удаа энэ жакетыг хараад харсан брэнд ахгүй юу? Амар хөөрхөн байлаа. Өмсөд харуулъя заяа. Ийм хар өнгө хөөрхөн өстэй guys. Энэ одоо хар юу хөө тоор иж байна ёо. Энэ хар тоор нь ингээд энэ доош хүртэл ингэж албаар уншдаг стайлаар. Ийм стайл, бөөрөхийн ийм стайл, Mustang шиг хөөрхөн биш үү? Гэт ийм пумбис, ийм хөөрхөн стил. Өнгө нь яг жигэд хавхаар биш тэрэндээ жоохон поинтаар сарлын өнгөд ингэж харагч байна уу? Ийм энд ингэж брендний хөөрхөн жижигхэн нэртэй. Тэгээ ийм ингэж тойртой
Амар хөөрхөн юу гэвэл за энэ цифра хааштай те. Хаагуул энэ цифр нь бас two way ягаахгүй юу? Доотлыг ингэж онгоож олдог бас. Би бол жоох ингэж онгооч заяа. Одоо хардаа ингэ онгоолоо юм болж байгаа байхгүй юу? Юм дөө ингэ онгоолоод өмсч болдоо. Тэгэхгүй бол ингэж аим барьцдаг байхгүй юу? Тэгээ би барьж өмсмөр байна. Энийг ингэж бариулж ингэж өмсмөр гэвэл ингэж олчихвол эсвэл жоох ингэж том. Уг нэгсэн ч амар хөөрхөн аст. Зиприйн энүүгээр хөөрхөн. Хааж олно guys. Энэ амар хөөрхөн биш үү ингэж зиприйн ингэж хаагаад энэ доотл төвчоор нь ингэж хааж олно. Тэгээд ямар хөөрхөн те. Энийг ч ингэж хааж болно. Одоо хаагаад тазаа. Йоо энэ амар стилтэй шин байна. Хардаа. Харуул. Ийм стилтэй. Энэ амар хөөрхөн астай. Point болж байгаа астай тий. Тэгээ гарандаа бас ийм төвчтэй гартаа. Хоёр талдаа ийм төвчтэй. Ийм. Энэ амар хөөрхөн. Энэ амар шинжаа нөмө поё гэж яа. Ийм. Би бол доотлын ингэж онгоолгоод ийм байд. Хөөрхөн аст. Доотлыг хаад үзэх тий. Янз юм аа. Чинээс энэ амар миний стайл амар хөөрхөн. Окей. Next. Энэ Scorpio brand-ний Power Jacket. Guys, яа би энэ амар туртай заяа. Чинээс амар туртай. Би нэг амар зөндөө өмсдөг. Мэддэг хүн бидэнд баг. Би амар зөндөө өмсдөг. Тэгээ энэ Power-ны энэ өснө штэ те урттай байгаа байхгүй юу? Энийг өмсөд харуулъя заяа. Би энийг бас өмнө жил бэлгээр авч ирсэн. Одоо зарахгүй байгаа юм шиг байлаа. Яг энэ нь бол. Яг өмнө жилээр бэлгээр авч ирсэн болоод энийг зөндөө өмсөөр S тавиал ингэжсэн. Амар гоё. Яг миний size надад таарсан. Ийм Sculptor-ийн Jacket байгаа байхгүй. Чинээс амар хөөрхөн биш үү? Тэг эндээ ингэж print-ний лого хөөрхөн орцоо байгаа. Янз яргаж байгаа байхгүй. Тэг би энийг өмсөд ингэ моделийн ажилдаа авах юм уу? Ингээл энийг өмсөл хаашаа явуул. Хүмүүс хаах танд амар энэ хувц өгч जैन. Энэ хаанаас авсан? Би нэр рестер тавьсны дараа зөндөө хүмүүс асуусан, солонгос хүмүүс зөндөө ингээл асуусан. Тэг энэ хурдан дус суульд авд болсон байлээ. Тийм байлээ. Тэг энэ чинь кармантай. Дотор нь бол зүгээр ийм дүү. Тэг кармантай мөртлөө энэ яг энэ хажуу талтаа бол ийм дүү бас. Харагч баст. Тэгээ энэ бол two way биш зүгээр нэг zipperтэй. Ингээд бүгдийг хаавал ийм дүү байхгүй юу? Энэ дээр бол ёпог өмсөл муухай. Яг энэ дээр би ийм jazz өмдө зөндөө өмсөс яг энэ jazz өмд. Ингээл зөндөө гарч исэн. Тэгээ overlag ингээд. Тэгээ энэ гоё улаан тий зүг зүүдэг юм. Ийм байсан. Зээс янз юм биш нүг айс. Энэ амар хөөрхөн бастай. Гартаа ийм дүү. Ямар вэ? Тэр надад бэлэг өгнө гэхэд энэ ч биш өөр зөндөө ингээд US ахгүй юу? Хувснаар. Тэг тэндээс би энийг сонгосон амар хөөр харагдаад. Тэсэн чи энэний нэр нь юу байсан гэхээр Mongolian Jacket гэх тийм байсан хгүй. Тэг тэр үед юу Mongolian Jacket? Яг Mongolian Jacket юм бол Монгол хүмүүс аль дээр ийм хувц өмсчээс болоод энийг ингээд жоохон тэндээс хараад тэгсэн болов. Ямар энэтэй Mongolian Jacket гэж тэгчээс. Тэгэхээр яа тийм бол гэж бодчихсон. Юу амар хөөрхөн энийг аваад энэсээ тэг энгийн биш. Хаашаа ингэж найс нартай уулзах зөндөө өмсдөг. Team Power Jacket. Next. Энэ бол Player brand-ний Power Jacket. Богино jacket биш. Одоо хүртэл харуулсан бүх богино хувснаар биш. Жаахан урттай болж байгаа байхгүй юу? Өмсөд харуулъя. Ийм. Ямар вэ? Дээдлэн зүгээр ийм өөрхий ийм дөө. Ямар ч тийм өөр point байхгүй. Зүгээр л ийм гоё энгийн. Тэг гартаа бол ийм дөө. Зүгээр ийм барьж өгдөг юм бол яахгүй байна. Тэгээ энэний Power Jacket-ийн санийх Power Jacket амар өөр байгаас тий. Амар ингээ энэ бол пүдэр ав. Тэгээд ийм дуурт. Бүксийг хаасан. Ийм дуурт. Ямар вэ? Артланы. Энэ Player brand дээр урт нь ийм, богино нь яг ийм дүү ингэж хоёр version-оор зарт юм байлээ. Тэгээ би ингэж уртыг өмсч утсан. Тэгээ дотор нь ийм дүү. Яаж хаана гэвэл ийм төвчтэй guys. Төвчөөд үзье. Энэ бол яг basic poem шиг харагдаж байгаа. Яг энэ дээр бас гоё point-аар урт ёпог ч юм уу өмсвөл хөөрхөн гэж бодож байна. Ямар хөөрхөн астаас. Ямар вэ? Ингээ эндээ ингэж чумон яадаг. Ийм байна guys. Ямар эсэн. Амар зөндөө хувцснуудыг танилцуулаа те. Бүх миний ингэж өмсч үзсэн ийм хувцснуудыг бүгдийг доотлолт бичиж тавьчихна. Сонирхож байгаа хүн байвал өөрөө мэдээ.
Бүгдээрээ солонгос гоё брэнд юм чинь захиалаад өмсч үзээрэй. Ерөндөө ингэж өмсвөл хөөх ийм дуу байна. Намайг ингэж хараад ийм сайжтай юм байна. Нэрээ миний өндөр 170 чин 50. Тэрийг хараад бодоод амараа хүн байгуулаваарай. Баярлалаа guys. Ийм хуснаар зөндөө ингэж танилцуулж байгаа миний Instagram дээр зөндөө танилцуулж байгаа шүү guys. Дэмжээрэй. Энд миний Instagram байгаа. Та нар харахад өнөөдрийн хувс аль нь хамгийн хөөрхөйсэн? Аль нь хамгийн надад зогч जैन? Тэрийг сонгож өгөөрэй заяа. Баярлалаа. Уг нь урт бас long coat танилцуулмаар байсан л да. Ингэж хуснуудаа танилцуулаад харсан чи бүгдээрээ богин юм байна. Ийм л жоохон урттай те. Тэгээ өнөөдрийн контент зул зүгээр богин миний дуртай пэдингнуудыг танилцуулъя гэсэн. Тийм маягаар тавья гэж бодлоо. Thank you guys. Баярлалаа. Bye.